нэгэн хүү тоглоомууд дундаа нэг өндгөн тоглоомонд их хайртай байжээ. Өглөө босоод шөнө унтах хүртлээр өнөөх өндгөөрөө тоглохын баяр хөөр бусад тоглоомноос нь ч илүү байж гин. Гэтэл нэг өдөр өндөг нь хагарчхав. Өндөг хагарч дотроос нь тод шар дэгдэхээ гарч ирэв. Хүүхэд ээжийнхээ өмнө байдгаараа уйлж гарав. Ээж нь хүүгээ аргадна. Миний хүү яагаад уйлав? Ээжээ, миний дуртай өндөг хагарчихлаа. Хүүхэд зөвхөн хагарсан өндгөнд л анхаарсан болохоос тэр дотроос дэгдэхээ гарч ирснийг огт тоогоогүй байгаа юм. Өөрөөр хэлбэл биднийг мөнхийн Тэнгэрийн авралт хүрэхийн тулд Бурхан хааяа энэ дэлхийд зовлон шаналл дутуу гацууг мэдрүүлдэг. Бүгд л ямар нэг байдлаар дутагдж гачигдах юм бий. Бурхан бүхнийг ийм зоригтойгоор бүтээснийг ухаарахгүй. Хагарсан өндөгний төлөө уйлж байсан хүүхэд шиг байж бид болохгүй. Бидний амьдралд энд тэндээ хагархай хэсэг байж л таараа. Гэсэн ч тэр хагархайгаар дамжуулан юу олж авсан нь чухал. Бид энэ дэлхийд хагарсан элдв зүйлээр дамжуулан Тэнгэрийн хаанчлалыг олж авдаг.